За ингээд буруу тооцоол хийсний улмаас ингээд илүү хол алхахаар боллоо. Би энэ гүүрийг байдаг гэж бодсон юм. Тэгсэн чинь энэ гүүрийг ямар хараад идсэн хар новшин ингээд шатаацсан нь хэн мэдэх вэ? Малчтын хоорондын ямар нэгэн асуудал болсон гинэ. Одоо энэ талын хүмүүс нь энэ тал руугаа орж ирж малаа ölчийдэг ч гэдэг юм уу. За мэдэхгүй нэг тийм юмнаас болоод энэ гүүрэн шатцсан, шагүүрийн шатаацсан байна. Тэгээд энэ гүүрэг байхгүй учраас одоо би ийш нэргээ ингээ алхана. Уул нь байсан бол гүүрэн дээрээ ингэж гараад ийш нэ би одоо баг тэнд харагдчихээн дөө. Хэрлэн баяуулаа. Зарим нэгэн хүмүүс чи алхсан юм бүү? Замдаа машин тэргэн суугаа яваа байлгүй өдр гэж ярьж магадгүй шүү дээ. Манайхан ч янз янзын юм ярьдаг шүү дээ, тий. За тэгэхээр ингэж олон зуун километр газар алхахаар энэ ингээд нүүчт юм байна энэ хуруу. Ингээд хоёр нөгөө талынх нь бас адилхан ингээд энэ одоо унах бах. За ингээд цэврүү бол ингээд үсэрнэ. Цэврүүгөө бол бүр мартсан шүү дээ. Бүр үсэрч илээ байдаг. Тоохоо болчихж байгаа юм чи. Цэврүү бол одоо ингээд үсэрнэ. Ингээд шүү дээ. Нэмэр байхгүй. Одоо энэ талд бас ингээд үсэрцэл байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд цэврүү үсэрч явах гэж зөндөө үтсэн. Энэ хуруу нүүчдгийг харин одоо л үзлээ. Ингээд унах хөхөрчт юм байна. За сайхан усанд орж авлаа. Өстө нэг чармаа шал зогсож байгаа усанд орлоо штэ. Тэнийг нарны дор зүрхчээд дахиад нэг сав цай чаны да. За тэгээд л урагшаа алхаа явчих да. За энэ хавар чи харин өстө нэг ганц эвгүй юм. Айл өстө нэг төвч алга да. Ямарс болоод байгаад ингээ айлууд нь буудгүй юм байна. Дүү яч тийм лээ. Ногоо урааг болохоор ногоо бараад яваад гэдэг юм лээ. Өстө айл алга. Хадуу мал өхөрлөө. Амар хамаг юм болчихлоо гэл гараа явсаж. Манай хань болж ирсэн модоо яач юу? Тэрийг энэ тийм дандаа хийчих юм. Тэр чинь нэг айлын нохог өстой янзын гой өргөж өгдөг. Өнөөдөр бараг 10 цаг алхачлаа шүү. Айлын малнууд энэ хэвлэн голын бургасыг ороод идчих тийм ээ. Хүчгүй тийм ээ. Хэрлэн гол ингээд үрлэхээр одоо энэ саваа дүүргээд тийж үрлдэг юм байна. Одоо бүр нэг амар үрлдэг үе цаг байдаг юм да. Энэ л одоо хизээ чи сав дүүрээ савнаасаа халиад тэгээд одоо юуны моднуудыг хөвж явсан моднуудаа бүгдийг нээшээ шахаад гаргачих. За энд нэг гол харагдаад харин тойрч яваад ирсэн чинь шумуулны ертөнц рүү орчлоо. Өстө алчаад юм байна. За байна. Сайн байна. Буруутчлаа новшны маа. Дээгүүр гарчулна шүү дээ. Гардаг газар байгаа юм. Гүүрэн дүүр гараад шүү дээ. Тэр гүүрийн чинь шатаацсан байна шүү дээ. Шатаацсан мод тавьчихсан юм. Үгүй баггүй. Байгаад би гарсах гэсэн. Баггүй л. Мөлхөө гарчих наа нү. Дүүр хаан яах вэ яаж харах тэр чинь голоор амар хус урсч ийл шүү дээ. Тэрэн дүүр мод тавьчихсан. Баггүй. Би сая би дөнгөсөө тэндээс ширч шүү дээ. Хой нэг ахгүй даарад гисэн юм аа. Тэр доотлын төмөр нь харагдчихвэл бишээ гарчихгүй гэдээсэн. Гарна.
Тэгээ гарчдаг аа. Хай. Надад бол эвгүүл байгаа юм да. Ингэж алгаж явж байгаа нэг эрсдэлтэй юм хийчихвэл одоо оочхоргүй. Оочсон дандаа модтой бариулттай. Бариулттай шонгуудаа. Шонгууд нь шатсан уу, ёсоор уу. Би ч юм уу заагаад чи мэдэхгүй. Гэхдээ энэ ачаатай болохоор би амар хүнд байгаа байхгүй. Ачаа зөөхгүй юу? Жохон. Гэхдээ яг хөл нөцгөө явах юм уу? Үгүй. Хувцтайгаа. Тэгээ мод тавьчих юм уу? Мод байгаа. Байгаа. Тэгвэл өстой би өстой болчихсон. Гарам харлаа. Баярлалаа. Хайртай гарам гарлаа. Одоо энэ шинэ нөгөө Эрдэнэ баян удаа аваад басныгаа аяг хийгээр болсон. Чөтөр бол өнөөдөр урд уршаа ерөөсөө явах гэсэн ойлголт байхгүй лаа. Камерад орчихвол гэж бодож хайгаад гарлаа. Гараад ирлээ штэ. Голоо гатлаад амар өргөн уяртай байсан өвнийхаа уяртай байсан голоо гатлаа гараад ирлээ шүү дээ. Яан вэ? Би урагшаана өглөө алхаад би бараг 80 км за хөдөлчүүд 80 км газар би алхсан байсан. Тэгсэн чинь харин алхаа байжсэн чинь нэг моцикл ах над дээр ирээд аханд яаж явах юм бэ? Хинтээ явах юм бэ? Өө хаа би ингээд аялж явж байгаа маа ингээд чи одоо баян мөнхрөө аханд ингэж явахгүй. Чи юу яаж явнаа? На гармаараа гарахгүй байсан юм бэ гинэ. Үгүй ханаад үүштэй тэр гүүр мөрч нэг нурцсан байж тэгэж. Тэр гүүрөө чи гарна ш таханд. Шууд юу яагаад гарчтээ. Гинэ одоо яагаад гэлээ. Нэ мод төвцөн байгаа тэрийг тавиа гарчих гинэ. Тэгэхээр би тэрийг ч ястай мэдгүй. Гэсэн чи за хоёлоо явъя би чамайг гаргаад өгье. Тэгээд хэвчээ. Богшуу дүргэнд гарлаа. Тэгсэн хайрны яста. Хаз болж наан тэгнэ. За аханд тэр хол явснаас манай гэрийн хойдолд нэг гаран байгаа чи тэрнгээр нэг зүтгээд үзтээ. За тэгээд би ч зөрөгтэй юм ах ч зөрөгтэй. Тэгээ эдээр энэ ус байна. Би ч өөрөө тийм намхан юм шүү дээ. Тэгээд эдээр энэ ус байна. Эхэлж нэг гарч үзээд. Тэгээ яас тахаа эвгүй байна таксич. За ахандууд маа тончоод маргааш гаргаар. Над маргааш угаасаа ус чинь нэлээд татчихна. Тэгэхээр за тгий гиснэ. Гинт гараад буцаад ороод ирсэн болохоор нэг л тийм зориг ороод за сахва юу вэ? Би юу н шууд гарлаа гэдэг.
Тэгээд сүхэндээ юмнуудаа хоёр хуваагаад тэг гарчаа. Тэгээд гармаа гарчаад гад ирлээ дээ. Амар гармаа. Амар уут байхгүй. Өглөө би та нарт харуулж ирсэн те. Тийм солиотой тийм уут гарам байхгүй. Хүү ямар гоё юм. Гармаа гарцаа чинь нөгөөд нэг олон 10 км газар явсан. Ядарч исэн маань мартагдчихлаа шүү дээ. Өө энэ юу хоорондоо гэсэн усаа уцлах шүү дээ. Аяг сайж юу. Нам хатаж өглөө. За. Одоо би сайхан цай ундаа чанж уугаад маргааш өглөө энэ Хэрлэн баян улаан руу ороод Хэрлэн баян улаанаас цаашаа авар тосоо орно. Авар тосонд очихгоо амарна. Авцаа. Ух. Зя. Болоо цагаан гэж юм загас байна да. Юу уулных гоё загас аваад даанч манайхан жоохон голоод байдгийг. Гэхдээ ер нь болоо цагаанаа жоохон зэвэг загас, хадран загасаас илүү жоохон иддэг болвол яаж юм уулна. Хэдүүлээ жоохон тгий те. Энэ уулна зүгээр шүү дээ. Гоё шараад идвэл надад бол зүгээр санагдтыг. За буцаач. За ёо. Заалгас. Заастаа гоё доо. Ядж хаад энэ байгаль артистаа арай л гоё юм. За дахиж нь хийдэж үзье. Болоо цагаан. За. Эцэгчин өө. Ух. Тонгоч ч байдаг юм. Эцэгчин. За нэнда. За ингээд болоо цагаан энэ эцэгчин овоо том юм аа. Овоо тийм шаргал өнгөтэй юм байна. Зарим нэг цайвар байдаг те. За энийг сайхан буцаач юу. Би одоо загас магас би идэхгүйгээс хойш. За шивэж л та. Тохон л та. Энд чинь мэл гаргач л та. За яваа. Ёо. Зя. Сайн нэг баг манраагаа хийцээ одоо. Одоо нэг үсчээл алга болно доо. Гой. Зураг авах дуртай загас. За камер нургаа ичээч. За нэг юм л байна да. 8 дахь өдөр ингээд дуусчихна да. Миний хин камер нөгөө стерилизатор үүдий. Нөгөө дүүс докторжуулагч нь одоо жоохон сул GoPro бол маш сайн
докторжуулдаг те. Одоо ингээл хөргөө урд тэр нэг багийн төв харагдчихл. Бас замд бас шууд модтой. Юм хүндийн мөрөө явж байгаад энэ гутал хувцаа цүнх мөнгө үүр тайлмарг байдیں۔ Ямар нэгэн бартаа саадан дээр төвтэйт. За хэрлэн боёо улаан тэнд харагдаж байна. Одоо юу авах вэ? Одоо ингээл орлоо. За нэг том асуудал гарсан нь одоо GoPro-го хэвдээ ачлаа. Өчтөр нөгөө актер гармаар гарахтаа ус орчиж энэ ер нь замд нэг л тийм дутуу бичиж яваад байсан юм аа. Тэгэхээр би ээж энийг цооныхоо камерыг нэг ой орхиж жагаад дан GoPro-тоо гарчий гэж бодсноо. За яшиг бас нэг хол газар явна. Нэг запастай явахгүй болохгүй байх гээд. Тэгээд цооныхоо камерыг аваад л гарсан юм л та. Гол нь энэ маань замдаа бас нэг цэвэрлж батарейг нэг GoPro-м цэвэрлэж дийлэхгүй байна. Жохоо тиймэрхүү асуудлууд бас байна. Уул GoPro маань их амар байсан шүү дээ. Цээжин дээр ингээл ерөөс эндээс аваад тук гэл ингэж бичээл ингээл явчихдаг гэсэн. Энэ цооныгийн камерыг ч одоо тэгэл жижигхэн гар ухсарна. Тэгээ нөгөө микрофон тэсэн цооны микрофоноо ухсарна. Хайха. Тэгвэл яг арай нэг дуу шуун дээр юм да. Наад дээр л гэж шүү дээ. Энэ гинт ингээл намайг гараад ирэнгүүт адуу ингээд юу яанч намайг аймаг харна. Тэгэл гайхт юм яа. Тэгээ шууд над руу галхан цай ирнэ. Тэгэл гинт үргээ цаашаа авдаг. Өнөөдөр бол өстой цагаан жаргаж байна. Хөмцөмт хоёроо ийшээ гаргатаач. Энэ талд болохоор нуурт. Одоо юуг нь говдээ одоо нэг өчнөө олон хоног ингэж алхаж явсан хүн амралтын газар ирээд 2-3 бол би уусаа ус. Одоо сайхан амрыг да. Булчин суулраад тест айгүй гоё болж. За яг нар буулаа да. За нэг авраг тосондоо ингэж л нар бууд юм бэ. Майхна барьцсан. Ард тосныхаа барыг үзүүр дээр хэмлээ. Авраг тосныхаа нууранд орж байгаа сууя. Одоо камера норгож болчихсон. Хүүтэн байна. Шүб ичгэж. Солиотой.
여기다. 지야 누구 아우르게 аршаа маань ийм болжээ. Ийм хашаатай болсон байна. Өмнө байдаг шиг байхаа болчихжтэй. Жохон төвөгтэй л болсон. Эндээс чинь тэгээ савлаад зараад гарна гэсэн шүү дээ. Хүмүүс амар зэрүүхэн мэдээ шүү дээ. Тэгэж байгалийн хурц найдлага ай нөгөө хөвгстэй байдаг учраас жохон юм үнэртэй байдаг юм байна. За энэ аавраг аршаа хүний бие төлөвлөлт нөлөө байгалийн хүчил төр чи хийгэр баялаг аавраг аршаа. Чүр юугаад чичээд байгаа юм. Би чинь бичлэг нэж явах чи дараа нь сайн туулж харъя да. Өний ста анзаардаг юм биш үү? За ер нь батарей цэнэг батарейнууд маань нэг жоох асуудалтай боллоо. Тэгэхээр яг бичлэг хийх газраа л ерөнхийдөө бичээд явъя. Одоо ийш нь ингээд 60 км газар Баямүнх руу явж байна. Баямүнх руугаа ер нь хойдлоор явж байгаа учраас заавал орох шаардлагагүй юм л дээ. Шууд хойдлоор нь гараад тэгээ цаашаа явчих гэсэн тийм бодол бол байна. Явж ил өдөр болгон өглөө болгон босоод яг нэгэн хэвийн голоо хараад яг нэг л хэвийн одоо энэ ганцсан энэ ногоо ургамлаа хараад гандуу талаа хараад тэгээд яг л нэгэн хэвийн айдын нохоо ирж намайг дайраал ингээл яваад их юм юу гоё юм болоо. Хэр хөдөө ингээд явж яхад ч юм уу ороо шин майхандаа хонжоход гэл хүн дуудаад шүүгэлдэл тэгэл хоорондоо хүмүүс бүр гээл яриад байгаа юм шиг хадаа сонсогдол дандаа нөгөө шуул да зүүн дуурдаг шуунууд байна л та. Зарим бүр унтуулах гээд байна. Одоо сүүлийн үед би гоё аргаа болсон. Чихээ бөглөчтэй. Йоо тийм бол нөгөө тэр нэг амьтдын дуу сонсогдохгүй амар хитгий. Хоёр чихээ сайхан бөглөөл тэгэл нам. Манай орон чи юу н тийм нүүдлийн шуудын нутаг юм байна дөө. Битүү шуу. Таньдаг шууч байна, таньдгүй шууч. Явжлаа. Одоо ер нь батарей маань нэлээд дуусж байгаа болохоор баг бичлэг хийгээ яваад байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө зөвхөн жоохон байгаа цэнгэрээ нэг бүсээ энти орчих гэсэн бодолтой яваад байна. За тэгээ замдаа бол айгүй тийм олон адал явдалтай учирч явж илаа. Янзын за энэ хоол гарам гатлах. За борооноор явж байгаад усан дундуур явах. Гэхдээ бороонд явж байгаад бороо маань цас болох ч гэдэг юм уу. Ер нь бол маш адал явдалтай явсан хэрнэ. За тэгээд одоо ингээ влогийн маань энэ сүүлийн одоо юу гэдэг вэ? Финишер гэдэг л тэр л болж ах шиг байна да. Гоё. Нэг өөртөө нэг ачаал өгөхгүй шиг хонох газар нэлээд 2 хоноод 3 муур баг хонлоо. Заримдаа 3 арай хоног юм байна. 2 бол хонсон юм байна. Тэгээ нөгөө заагс жарахатайгаа нэлээд бас зууралдаж явж байгаа учраас бас тэгжилээ.
За Хэрлэн Баян улаанаас Дэлгэрхаа хүртэл би энэ машинтай явсан юм. Тэгэхээр чи нэг 35 км гэхлээр юу юм бэ? Юм дандаа л алхлаа. Ерөөсөө ингээ зах хязгаар мань харагдахгүй. Яг тийм талаар л тэгэл ингээл чигээрээ яваалаа. Өдөрт бараг 70-80 км газар хамгийн холдоо алхсан байлээ. Тэгэхээр хүн бол бас алхдаг юм байлээ те. Тэгээд дээрээс нь ийм ачаатай. Ийм ачаануудаа ингээ зүгээд тэгээ ингээ алхна гэдэг бас яггүй л юм байлээ л те. Гэтэ яг ямар тач нэг 2 жил бодож явсан зүйлээ. Ямар тач хийхийг хичээлээ. Хэрнүүд хийлээ. Хөөе. Энэ хараа усан дотор хараа юм орчих үсттэй. Бүг гэж авч. 1 2. За ер нь бол хинтэрөөгөө орж ирж байна. Шинэ хончоод нэлээ өглөө эрт алхсан. Одоо нар нэлээ өрхөн дээшилж байна. Одоо эндээсээ ер нь унаад дуудсан байгаа өөдөөш. Тэгэл унаандаа суугаад одоо тэгэл явна да. За одоо энэ хинтээ одоо энэ манай хинтээ аймаг чинь Өндөрхөө хот чинь урдаасаа тэр гой харагдаж штэ. Энэ тэнд өндөр байшингууд. Яа сүртэй. За. Хишинэ. Манай ер нь яг хинтээ рүү орж ирэнгүүт ер нь бол яг гоё юу болж байна. Ер нь тэр гоё 100 болж байгаа тийм мэдрэмж авч илээ. За одоо тэр Төв аймгийн ямар сум бэлээ Баян Дэлгэр. Тэрнээс наашина Дэлгэр хаан руу ороод ирэнгүүт ер нь бол тэгэл ногоон болж илээ. Тэгэхээр тэр айдал ер нь сум болж байгаа л гоё 100 болж илээ. Тэгээ наашина ингээ явангууд шал өөр байл л дээ. За нэг 300 гаруй км газар л ерөнхийдөө явсан байна. За. 10 хэд хоног юм болоо. 14 хоног явсан юм болоо. Тэгээд миний замын туршид цуг байсан. Загсчтаа, илагчтаа бүгдэнд нь баярлалаа л гэж хэлээ да. За дэмж тусалж исэн бүх загсчтаа хамаатан сатандаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За дараа нь маш өөр сонин содон тийм аяллаар уулзъя. Одоо би энэ аялал дээр нь бол хансаа. За сайн байцгаана уу. За загслан сувг Хэрлэн голын ихээр Чингис хот хүртэл алхсан аяллаа ерөнхийдөө хийгээд ирсэн. За тэгээд энэ наваа явхад явж байхад замд надад ингээд дэмжлэг үзүүлжсэн хүмүүсээ ерөнхийдөө ингээд хэлчихье гэж бодоод байна л да. Надад та хэдий явуулсан дэмжлэг маш их хэрэг болсон шүү. Камернуудтай одоо memory card-д тэр бол нэгээр тогтохгүй авч байгаа шүү дээ. Доотлол нь одоо 2. За нэг камерын дахиад 2 memory card-тэй. За тэгээд нөгөө камерын дахиад дахиад 2-ыг авна. За тэгээд хамгийн хэрэгтэй нь батарей байдаг. Тэгээд батарей бас хит авсан. За тэгээд гол нь нөгөөд нэг авсан нөгөөд батарей цэнэглэгч маань жоохон буруу тооцооллоос болоо жоохон шатааж эвдэрсэн тиймэрхүү тохиолдлууд гарсан. За энэ 500 мянган төгрөг одоо энэ Заяа гэд манай нэг багын нэг найз байдیں۔ Тэгээ надад ерөнхийдөө за чиний аялыг дэмжиж найз нэгэ боломжоор мөнгө явуулъя гэд над руу 500 мянган төгрөг явуулсан. За тэгээд энэ мөнгө нь болохоор одоо ингээд миний камерын хэрэгсэл одоо тэгээд ер нь юу байдیں۔ Нэг хэрэгтэй юмд бан ингээд зараад явагдсан. Манай найз хинтид байдаг. За тэгээд дэлгүүр нь болохоор хинтийн номингийн хойтолд 99 гээд худалдааны бүр тийм том төв байгаа. Та бүхэн юу байгаарэ? Боломжоор ингээд хинтээ аймаг юм уу зүүн тийшний аялахаар явж байгаа бол за тэгээд 99 гээд худалдааны төвөөр орж байгаа үйлчлүүлээрээ та бүхний хэрэгтэй бүх юм бол ерөнхийдөө байгаа. Өөртөө ороорой.
ороод үйлчлүүлээрээ. Одоо загасчлах суугийг үздэг, намааг үздэг, дэмждэг хүмүүс маань ороод явчвал надад бол зөвхөн үнэхээр бас сайхан л. Энэ Б гэд бичсэн байна. 50-70 гээд ерөнхийдөө дансны дугаартай над руу 100,000 төгрөг явуулсан бай. За баярлалаа. За тэгээ SSS гээд 5007 гээд дансны дугаартай над руу 10,000 төгрөг явуулсан байна. За ингээд аян замдаа сайн яваад ирээрээ гээд 100,000 төгрөг явуулсан байна. За энэ Батбаяраас гэж байгаа 50-54-тэй дансны дугаараас 50,000 төгрөг явуулсан байна. За ингээд 70 гэ за манай энэ өргөн байна л да. 50-79 за 50,000 төгрөг явуулсан байна. За од гаригаас илгээв гэж байна. Од гариг гам болд гээд над руу 30,000 төгрөг явуулсан байна. За 57-53 гэ дансны дугаартай хүн 1 гэж бичээ 100,000 төгрөг явуулсан байна. За НРК-гаас амжилт дандаа гэж манай найз байна. За баярлалаа шүү та бүхэндээ. За тэгээд 50,000 төгрөг явуулсан байна. За энэ багийг энэ болох манай яг багийн найз байгаа. Над руу ер нь бол байсгээл за миний өгш яаж ийн хаана явж ийн гэж над руу ер нь их мөнгө явуулаад байсан. Тэгээд мөнгөөр нь ерөнхийдөө тэгээд замдаа одоо хоол ундч идэв юм уу ер нь бол хэрэгтэй зүйлдээ л зарцуулсан шүү. За тэгээд за над руу 100,000 төгрөг явуулсан байна. За инх мөнхөөс 30,000 төгрөг гэж байна. Инхчин хүү гинэ. Амжилт ахаа гинэ. За инхчин хүү амжилт ахаа гэж над руу 20,000 төгрөг явуулсан байна. Зорсондоо хүрээрээ гэж 5,000 төгрөг явуулсан байна. За энэ юу нэ? Барсаа гинэ. Амжилт про гинэ. За 20,000 төгрөг явуулсан байна. Амжилт үздэг шүү гэд 10,000 төгрөг явуулсан байна. Бат Эрдэнэ хишгээ гэж байна. За алхаад байгаараа гинэ. Тийм ээ би алхаад угаасаа ирсэн. За 10,000 төгрөг явуулсан байна. За аз мөнхөө гэж байна. 50,000 төгрөг явуулсан байна. Батулга 10,000 төгрөг явуулсан байна. Дөлгөөнөөс амжилт аяллаа дуусгаарай гэд 30,000 төгрөг явуулсан байна. Эрдэнэ дэмждэг шүү гэд над руу 10,000 төгрөг явуулсан байна. За загасчлах сууг дагуулад яваач ахаа 20,000 төгрөг явуулсан байна. Хос аялгуу гэд 20,000 төгрөг явуулсан байна. За аялалд нь амжилт дорнот мөнх хориглоос гинэ. За тэгээ 20,000 төгрөг явуулсан байна. За тэгээ мөнх баяраас гэд 5,000 төгрөг явуулсан байна. За амжилт про гэд 20,000 төгрөг явуулсан байна. 57-20 гэсэн настай. За хутагтан гэд 25,000 төгрөг явуулсан байна. Амжилт гэд 10,000 төгрөг 50-41 гэсэн настай хүн явуулсан байна. Энэ юм бичээгүй явуулсан байна. 53-10 гэсний танстай 20,000 төгрөг явуулсан байна. Ууган чулуунаас гэд 5,000 төгрөг явуулсан байна. За тэгээ амжилт гэ 30,000 төгрөг явуулсан байна. Энэ 50-30-тай дансны дугаартай хүн. Тэгээд ган Эрдэнэс гэ 4,000 төгрөг явуулсан байна. Амжилт ахаа заавал аяллаа дуусгаарэ гэд 10,000 төгрөг явуулсан байна. Жавхана амжилт про гэнэ. Жавхана гэ нөгөө бариа засал хийдэг залуу байдаг те. Бас загсан тех дуртай 20,000 төгрөг явуулсан байна. За тулгаа амжилт найз гэж байна. За тэгэл 50,000 төгрөг явуулсан байна. За энэ дүү эрдээгээс амжилт ах мэн гинэ. За 50,000 төгрөг явуулсан байна. Энэ манай эхнэрийн дүү шүү дээ. За баярлаа. За тэг үзэх дуртай шүү гэд 20,000 төгрөг явуулсан байна. Амжилтаа гэж байна. За энэ амжилт хэбс гинэ. За 10,000 төгрөг явуулсан байна. За тусал гэд 5,000 төгрөг явуулсан байна. Joy Lounge гэд 10,000 төгрөг явуулсан байна. Амжилт төсийг 20,000 төгрөг. Чат туншаарай про Төмөрбаатар гэд 5,000 төгрөг явуулсан байна. Амжилт шүү. Зоригтой залуу юмаа дэмждэг шүү гэнэ. За баярлалаа. За 50,000 төгрөг явуулсан байна. Тамхи татлаарай про гэнэ. Би ч тамхи татдаггүй шүү дээ. Тамхи татлаарай гэд 5,000 төгрөг явуулсан байна. За баярлалаа. Тамхи татахгүй энэгээр чинь гоё шоколад аваад идсэн шүү дээ. Идсэн. За тэгээ оюун бэлгээс гэдэг энэ манай ихч байна. 50,000 төгрөг явуулсан байна. Та бүхнийхээ энэ дэмжлэгээр би энэ
одоо 300 бараг 50 км газар алхсан байлээ. Энэ алхалтаа ер нь та бүхнийхээ дэмжлэгээр ер нь явж алхаж дуусгасан шүү. За тэгээд өнөөдрийн байдлаар бол би ер нь нэг явсан одоо влогийнхоо 3 дугаар ерөнхийдөө хийгээд шууд өдөр болгон нэг дугаараар нь тавьсан байгаа. За одоо тэгээд сүүлийнхаа дугаарыг одоо энэ дугаараа болохоор ингээ бүр нэгтгээд бүгдийг уул нь 2 метраж гарах юм. 2 дугаар гарах юм. Тэгвэл бүгдийг нийлүүлээд 1 дугаар болгоод тэгээд ингээд 4 дугаар болгоод ингээд дуусгая гэсэн тийм бодолтой байгаа. Цаашдаа бас их сонин зүйл хийхийг боддсон байна. Хүн энэ хол газар алхаад ирэхээр юу хийх вэ? Маш л их бүгд бодож алхдаг юм байна. Тэгэхээр арай өөр зүйл бас хий гэсэн тийм бодлууд байгаа. За тэгээд дэмжлэг явуулсан намайг дэмждэг болон дэмждэггүй бас дэмждэг хүмүүс байгаа шүү дээ. За тэгээд бүх хүмүүстээ баярлалаа.